Да инхүү шантид яваагийн бэр бодисатын явдалд орохгүй хэмээх одоо номон дотроо бурхан нугууд амьтан нугууд хийгээд бурханаас бурханы номыг бүтээх нь адилхан байтал бурханд биширж үлдсэн түүн шиг амьтанд үд биширх нь юуны ёс вэ хэмээн одоо айлдсан байдаг. Тэгэхээр үнэхэрийн одоо бид нар бурханы хутгийг одоо олоход урд нь одоо төгс гэгэрсэн бурхад тэдгээрт одоо шүтэж дээдийн номыг одоо сонсож түүний хүчээр одоо бурхан болно. Мөн одоо түүнтэй адилхан хамаг амьтанд бас нэгүүлсэнгүй сэтгэл тэргүүтнийг одоо бясалгаж амьтанд одоо амьтны одоо ачаар бас бурхан одоо болдго юм аа. Ингээд бурханы хутгийг одоо олоход болоод бурханы одоо ачиж байна, амьтны одоо ачиж байна. Ингээд энэ хоёр бол хоёулаа одоо адилхан энэ хоёр дээр одоо шүтж байж одоо бурхан болдгоо. Гэвч бид нар болоод бурханд маш их одоо сүсэгдэж одоо биширчгээд маш их одоо хүндэтгдэг мөртлөө энэл доройтсон энэ одоо хамаг амьтныг түүн шиг одоо хүндэтгдэггүй нь одоо ямар одоо учиртай юм бэ гэж. Тиймээс энэ хүү одоо номон дотор болвол амьтан нугууд болон одоо бурхан одоо хоёроос бурханы номыг одоо бүтээдэг буюу энэ хоёр дээр одоо шүтээд бурханы хутгийг одоо олдог нь адилхан байтал бурханд одоо маш их одоо биширчгээд амьтанд тэр хэмжээгээр одоо биширдэг үе чинь ямар одоо учиртай юм бэ гэж ингэж одоо асуусан асуулт одоо юм аа. Тийм учраас бол бид нар бол бурханд бол маш их одоо сүсгэлдэг. Яагаад гэвэл одоо бурханыг одоо шүтээд тэгээд бид нар өөрсдөө ч гэсэн төгс гэгэрсэн бурхан болно гэж ингэж одоо бодоод бурханд одоо маш их одоо сүжиглдэг, биширдэг. Тэгвэл одоо зөвхөн одоо бурханыг шүтснээр бол бурхан болж чадахгүй. Энэ хамаг амьтныг одоо асарт нэгүүлж тэдгээр дээр одоо тулгуурлаж байж бас одоо бурхан болдго юм аа. Гэтэл энэ одоо хамаг амьтан чинь маш одоо энэлд оройтсон мөртлөө бидний одоо их болж авсан тэргүүтэй бидэнд хэмжээ шигөх одоо ачтай юм. Үнэхэрийн одоо бид нар бол ачийн хариулъя, хүндэлж бишрий гэвэл энэ одоо хамаг амьтныг л одоо тийхүү одоо ачлаж, хүндлэж бишрэх одоо ёстой юм аа. Гэтэл бид нар бол тийхүү одоо бишэр одоо хамаг амьтныг болохоор дөрөг үл одоо тоогоод бурханд болохоор сүжиглээд байдаг энэ чинь одоо юуны учир вэ? Яагаад бид нар одоо бурханд сүжиглж байгаа юм бэ гэхдээ зэрэг бурханыг шүтэх юм бол бид нар одоо мөн бурхантай адилхан төгсгөөд бурхан болно. Тийм учраас бурханыг шүтье гэж байгаа бол хамаг амьтныг ч гэсэн одоо бас одоо хүндэлж бишрэх хэрэгтэй. Яагаад гэвэл тэдгээр хамаг амьтангүйгээр та бас бурхан болж чадахгүй юм аа гэж ингэж одоо айлдсан юм. Тиймээс бид нар бол энэ одоо их болсон одоо хамаг амьтныг маш их одоо хүндлэн одоо биширч тэдгээрийн одоо ачийг хариулъя гэж ингэж одоо бодож бод сэтгэлийг одоо үүсгэж байх хэрэгтэй. Ялангуяа өнөөдөр одоо бид нар бол энэ одоо ганжуурын лүнг одоо сонсож байна. Энэ ганжуурын одоо лүнг одоо сонсно гэдэг бол маш их одоо хувь зохиолтой, маш их одоо аз завшаантай ийм одоо зүйл юм. Тэгэхээр энэ хүү одоо аз завшаантай ийм одоо хувь тохиож байгаа энэ одоо байдлаа маш одоо сайн улам одоо баттай одоо чанартай ийм одоо болох хэрэгтэй. Тэхийн тулд юу хэрэгтэй вэ гэхдээ зэрэг бид нар өөрсдийнхөө одоо ном сонсохын сэтлэн одоо зөв болох хэрэгтэй юм. Сайхан сэтгэлийг одоо үүсгэж ном сонсох хэрэгтэй юм. Тиймээс бол аль чадах чинээгээрээ одоо хамгийн сайхан сэтгэл бол бод сэтгэл байдаг учраас бод сэтгэлийг одоо бодож ингэж одоо энэ номыг одоо сонсох хэрэгтэй. Бод сэтгэл гэдэг бол юу юм бэ гэхдээ зэрэг бол энэ одоо их болсон хязгааршгүй хамаг амьтан эдгээр бүгдийн одоо тусын тулд би бурханы хутгийг олъё гэж. Яагаад амьтны тусын тулд бурханы хутгийг одоо олох гэдэг байгаа юм бэ гэхдээ зэрэг хэрвээ бид нар одоо бурхан болж чадах юм бол энэ одоо их болсон хязгааршгүй одоо амьтанд бол одоо маш амархан одоо туслаж тэдгээрийн тусыг бол маш амархан одоо бүтээж чаднаа. Тийм учраас амьтны тусыг одоо бүтээхийн тулд би одоо бурханы хутгийг олъё гэсэн ийм одоо сэтгэлийг бол аль чадах шинээгээр одоо үүсгээд тэгээд энэ хүн одоо дээдийн номыг одоо сонсоорой гэж